Алмаз Movie Guide. За юу яцхан хөөтрөд эхэллээ штэ. Даарва жиндвэ. За киногоо эхлүүлье. Хоёр хар машинтай сүртэй юм явж ирэл дотроос нэг ах хүү бууж ирэл айгүй атмаа утсаа туслах руугаа шидчихэд оршуулга байгаа газар руу яваад орлоо. Өнөөдрийн манай хамтран ажиллагч байгууллагаар City Mall электрон барааны их дэлгүүр оролцож байна. City Mall электрон барааны их дэлгүүр нь хаанч байхгүй хамгийн хэмнүүмээр гар утас ноутбук болон бүх төрлийн захиргаан бараг, урьдчилгаагүй, хүүгүй, шимтгэлгүй нөхцлөөр газар дээр нь зээлээ шийдэж авах боломжтой. Мөн та зээл авахыг хүсвэл тухайн байгууллагатаа 3 сар ижилсэн Монгол улсын иргэн байхад л та зээл авах боломжтой. Хэрвээ та зээл авахыг хүсвэл доорх линк дээр дарж зээлээ аваарай. Нэмжлэхэд энэхүү бичлэгний дараа манайх өөрсдийн Алмаз Movie Guide пэйж хуудас дээр азтантай giveaway шалгаруулах болно. Хүн болгоно л бүхэлзүүд хотын дарга гэдэл сүйд мад хэсэг багийн ширээнд суугаад сонгуул казино дээр ирж байна. Нөгөөдөл нь хондох толгой гэсэн оршуулган дээр хондох тулгадгүй. Ядуу бүдүүлэг гэдэл нөгөө хэдэд доош нь хийхстэй. Манайх мундаг юм бах уу? Ажлын байр олж өгөөд тус болдог гин шүү. Нөгөө хэднэнд баярлаа л гэдэг. Ах уу уймраагаа гахад босоод нэг эгчтэр очиод зүгээр үү гэд асуулаа. Эгчийн нөхрөө өөд болж хөрхий. Тоож угаа ч юм байхгүй дуу аялаад сууж идэг шүү. Өөд болсон ахын дүүн эгчтэр ирээд тансаг сайхан амьдарч байгаа гүн жохин чи яахаар ирдгүй гэсэн эгч бас мөчөөгөө өгөхгүй. Чамд ямар хамаатай гэд хэрэлдээд үстэлцэд эхлэе. Тэгсэн юу болсон гэж хотын дараагах өөр хэдэн хүмүүс бөөлжүүд нэг нь бүр газар хөвтөд өгнө. Ягаах нар уруулаа будсан хийсэн шүүх хурлын танхимд хэрэг өмгөөлөд чухмаа чухам. Шүүх хурлын дараа захирал нь өмгөөлөгч ачаар яллаа гэд ярилцаад сууж байтал телевизийн мэдээгээр хордуулсан Макколи уусны улмаас нэг хүн өөд болж 4 хүний биеийн байдал хүнд байна. Сэжигтэн чууг шүнжин байцаасан байна гэснийг сонсоод хийсүн сандраал гараад явлаа. Машин бариад явах замдаа өмнөх дурсамжаа бодсон. Аав нь алгадаад адгийн муу хүүхэн чамайг харах бүрт огүйд сүрч байна. Намайг амьд байгаа цагт чи юу ч авч чадахгүй тэр гэдэм да. Сэна першүм. Тэгэд хийсэн гэрээсээ нууцаар явсан юм да. Шоронд очиод мэдээгээр гарч байсан сэжигтэн чуутай уулзаад та намайг таньж гин үү гэсэн сайн танихгүй байна гэхээр би та нарт нэг нууц хэлье за. Яг үнэндээ чуу хийсүний ээж юм байгаа юм. Ээж нь бүр зүнс юугаач мэдгүй өмдөндөө хүртэл шийдсэн гээл бод. Хөөх юм айгу. Гэхдээ чонсон гэд хүүгээ бол санаад байна. За тэгээд дөрмийн дагуу шүүх хурлал болно үсттэй. Оршуулган дээр байсан залуу чууг гүтгэхэд чуу хөөхөө үгүй гээл шүүхээс гарсан гадаа нь бөөн хүмүүс хараагаад л өндөг шийдэл чууга харахаар өрөвдөд байх юм аа чаваас. Хэсүү хэргийг мөрдөхгүй захирлаасаа чөлөө аваад судалж эхэлнэ. Судлах гээд тосгондоо очисон хүмүүс тэднийх нэг дүдрээж хардаг. Буцаад явж байхдаа машин толинд хартал нэг залуу хашаад авч манай хүнийг бууж очисоор хөтл мэдээж алгуулсан байх шүү дээ. Тэгээд л өөр нэг захирлаасаа гуйсан юм байсан. Тэрнтэйгээ уулзаад гэрч буруу мэдүүлэг өгсөн байна. Сэжигтэй юм ганц нэгэрч тогтохгүй байна гэд нөгөөх нь ээжийг чи хэлс эрэхт гүтгсэн юм шиг байна гэд нууц шүү гэл флаш өглөө. Яг дараагийн шүүх хурлалаад мань ихч өмгөөлөөд нотлох баримтууд гаргаж ирээд зохион байгуулалттай гэж үзэж байна. Зүнх хөвчих өндөрсөн тул сэжигтнийг яаралтай эмчлэх хэрэгтэй. Баривчлах шийдвэрээ цуцалж өгнө үү? Тэргээл шүүх хурал дууслаа да. Энэ хүмүүс ийм зөвүүн штэ. Нөгөө хотын дарга байсан ах хүү чинь зохион байгуулсан байвал яах вэ? Чууг шоронгоос яасан ч гарахгүй шүү гэл хүмүүс рүү уурлал. Хэсүү ээжигээ эмнэлэгт үзүүлээд эмчтэй нь уулзч байх хооронд ээж нь алгуулчих. Тэгээ дүүтэйгээ цагдаа нартай хайж өчтөл далайн эргийн хажууд сууж үйдэг. Дүүн ээжээ гэдэл ээж нь миний хүү хоолоо идсэн үү гэл хүүдээ амар хайртай. Ээж нь энэ газар шүү дээ. Энэ газар мөн гэл заагаад байна. Хэсүүнч бололдоо гэд ууралж ин шүү. Ээжийг нь цагдаа аваад явчлаа. Тэгсэн цагдаа залуу ирээд хэсүүнийг таниад бага ангитай хамт сурч байсан гэд туслахыг хүслээ дээ ашгүй гэж. Ямар тач ажил дээр нь очиод шин мэдээ олсон. Ээжийнх нь заахад байсан газар казино нээн гинэ. Бас ээж нь 3 сарын өмнө цагдаа дээр очиод манай нөхөр алуурчин гэсэн гин шүү. Хэсүү хэргийг мөрцөөрл. Анх ээжийг нь өмгөөлсөн өмгөөлөгч дээр очиод казинотой холбоотой юу гэж асуучаад гарахтаа утсаа орхиод дууг нь хураагаад авчиж. Тэр хооронд өмгөөлөгч залуу хотын дарахтаа яриад наач. Манай хүн бүр майр зэрэглэн байгааз. Аавынхаа гэрт очиод судалж байтал нэг залуу орж ирээд хэсүүн чадхаараа ноцолсон ч дийлэхгүй цохиулаад унчил. Аавынх нь оршуулах ёслолоод бас л нөгөө зөвүүн хотын дарга явуулсан хүн дүүгийнх нь уцнаас юм хуулж явах оронд
Хэсүүн юу хийж байгаа гэсэн хэргийг хариуцаж явсан прокурор л гин. Тэр хоёр гарсан чинь 3 багийн манай хоёрыг зодоотглоо. Дахиад мууга үзмээргүй уйл зайл гээл явчихлаа. Дахиад шүүх хурал боллоо. Тэгсэн дүүгийнх нь нуцнаас хуулсан зүйлийг ашиглаад дүүгийн гэрчээр дуудана гиндий. Хэсүүн боломжгүй. Гэрч 10 настай хүүхчийг сэтгэхүйтэй хүмүүстэй харьцахаас айх өвчтэй гэсэн чи гэрчээр дуудчихдаг юм да. Тэгсээ ээж нь хүүгээ өмөрөөд би хийсэн гэж орилж байгаа тухайлтчлаа. Дүүг нь бас цагдаагийн газар руу аваад явчлаа. Эсрэг талын прокурор чи нотолж чадахгүй гэл манай хэсүүн би чадна гэл үзэж тарж байна. Бага ингээд хамт сурч байсан нөгөө цагдаа чинь л ганц манай талцаа хэсүүн рүү залгаад гэрлүүн орсон хэрэгтэн барьчлаа гэсэн чинь дахиад эсрэг талын прокурор ирээд тэр залууг аваад явчих. Хэсүүн гэрээсээ олон хэсэг уурсан зураг олоод эвлүүлээд эмлэгт байгаа хүн дээр очиод чоноо гэж хин бэ? Хилээд өгөөч гэл гуйла. Нөгөө ах хүү ээж чоноо бол манай уурхайн компани захирлын хүү байсан. Хүүдээ компани өвлүүлнэ гэхээр хэсүүний аав хотын дарга өөр 2-3 хүнтэй нийлээд бөөнөрөө живүүлээд алцсан байгамда. Манай хэсүүнийг 50 байлгахгүй мөө. Машинтаа явж байхад мөргөөд алах гэж үзэх юм. Гэхдээ хэсүүн маань зүгээр шүү. Хэсүүний аав үнэн бүтэхгүй гаргаж геологч залуугийн үгэнд итгээд тосгоны бүх хүмүүсийн мөнгийг аваад алтны уурхаа ажилуулна гэд газар авцсан ч байх шиг. Тэгээл дампуураад гандан бурахгүй сонголт өрсөлдөх гэж байхад өнөх одоогийн хотын дарга маань найзаа наашил гэж явж байгаад аавыг нь залчиж. За тэгээ шүүх хурлуулаад хотын даргаагч гэрчээр дуудаад хэрэг манай талд болоо явчлаа шүү. Хэсүү ээж дээр очиод энэ залуучуудыг таних уу гэж зург үзүүлээ. Тэгсэн бүгд муу хүмүүс гэд ярьлаа. Компани захирлын хүүг алсан гэдээсэн та. Тэр залуутай хэсүүний ээж гэрэлсэн байхад нөгөө хэд алчиж. Гидсэнд нь хэсүүн байсан ч ээж нь амиа орлох гэд далаа живтэл аав нь гэдээсэн худлагаар аврангуудаа би чиний хүүхдийг өөрийн хүүхчгээ хайрлна гэдэл бүлт үсрээд хамт байсан байж. Айгуу. Ээж нь нэг өдөр тэднийг алсныг мэдээд нөхөршөө ухаантай байсан хүндээ хоолнд нь багаар хор хийсээр байгаад алчиж. Нөгөө эдийг оршуулах ёслолд ирэхэд нь хор өгсөн юм байна шүү дээ. Яа бас л жинхэнэ солонгос үшээ авалтгүй юу? Ээж нь охиноо таниад хэсүүнч ганцаараа таныг орхисон дуучлаарай. Би одоо яах юм бэ гэл уйлал. Аргагүй штий. Ээж нь бас буруутай юм байл д. Эцсийн шүүх хурлуулаад манай хэсүүн ялаад ээж нь гин буруугүй боллоо гэж. Манай хүн ч угаасаа сэргэлэн л дээ тий. Гэхдээ ээж нь буруутай юу, буруугүй юу? Та нар юу гэж бодож байна?